За сайн байцгаана уу манай усан махбодтой мэлхий хилэнд загасны ордныхны манай 10 дугаар сарын 6-наас 10 дугаар сарын 12-ны хүртэлх 7 хоногийн уншлага эхэлж байна. За эндээс харахад манай усан махбодтой улсууд бол одоо ажлаас шинэ ажилд орсон юм шиг харагдаж байна л да. Хуучин ажлаас болоо шинэ ажилд орсон юм шиг тийм ээ. За энэ шинэ ажил бол одоо ажлын шаардлагаар бас энэ тэнд нүүсэн, суусан, очсон эсвэл ажлын шаардлагаар аялсан шинэ газар нүүж очсон ч юм уу иймэрхүү байдал харагдаж байна. За эхний үед бол яг хуу ер нь шинэ ажил нэг жоохон стресс өгсөн одоо эсвэл нэг жоохон санаа зовоосон зүйлстэй тийм ээ одоо ийм харагдаж байна. За энэ дээр одоо хэлж байгаа юм юу гэхээр зэрэг одоо асуудлыг нэгээр нь шийдээрэй тийм ээ одоо бөөнд нь шийдэх гэж өөрийгөө битгий зовоогоорой гэсэн ийм мессеж өгч шүү. За энэ дээр одоо эхний ээлжинд одоо суушаа цайхан авчдаг юм уу тий дараагийн ээлжинд болохоор зэрэг нэгээр нь одоо энэ дээр бас одоо communication их чухал шүү тий болохгүй бүтэхгүй санаа зовж байгаа юмаа сайхан ярилцах хэлэх их чухал байна шүү. За энэ одоо шилжилт гэдэг юм уу энэ хөдөлгөөн бол одоо таны амьдралд одоо ирээдүйд их чухал үүрэг гүйцэтгэсэн харагдаж байна л да. Ялангуяа одоо гэр бүл ажил төрлийн амжилт өсөлт харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр миний хэлэх гэж байгаа юм хэрэг асуудлыг нэгээр шийдээрэй. Ирээдүйд одоо сайхан ирээдүй хүлээж байгаа учраас мөн одоо ажлын амжилт тийм ээ үр хүүхдүүд аз жаргалтай баяртай ингээд ийм карьерийн өсөлт энтерч гэдэг юм уу ийм сайн сайхан зүйл харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр ийм асуудлуудыг даван туулахад бэлэн байгаарай гэсэн мессеж өгч байна. За мөн одоо таны амьдралд 7 дугаар сар их чухал юм аа гэсэн мессеж гарч байна шүү. Тэгэхээр зэрэг 7 дугаар сараас эхлээд байдал сайхан зөвшөөрөх юм уу тийм ээ. За мөн одоо эх жил одоо их сайхан жил байхаар ч юм уу. За ийм сайхан харагдаж байна. За энэ дээр одоо өшөө миний нэг харсан юм гэхээр за ийм одоо бүгдд нь биш шүү. Бүгдээр л өвхөд ирнэ гэж байх та. Тэгэхдээ энэ дээр одоо ямар ч нэг агентийн одоо өнгөрсөн үхэл юм уу тийм ээ хань нэрлээсээ хаагцсан юм уу авэжээс ойр дотны хүний одоо яах аргагүй юм таалал төгссөн ийм байдал харагдаж байна шүү. Тэ энэ дээр одоо маш их гашуудал харагдаж байна. Тэ гашууд. За яг хуу энэ дээр одоо байдал ийм болоод одоо гашуудаад одоо өнгөр нэг ер нь яг бие сайхан барьж тийм ээ энэ сайхан байдлыг сайхан өнгөрүүлээрээ яг нэг юм дуусч нөгөө юм эхэлж байгаа юм шиг тийм ээ. Тэгэхээр зэрэг нэг одоо энэ байдал гэдэг юм уу энэ нөхцөл таныг одоо шинэ амьдрал руу шинэ одоо нөхцөл рүү одоо оруулах нь байна гэж харагдаж байна. За мөн одоо энэ ирээдүйдээр танд одоо ийм шийдвэрийг гаргах шаардлага гарч ирж байна л да. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо та ямар нэгэн чухал шийдвэр гаргах нэ гэж харж байна. Тэгэхээр за энэ шийдвэрийг одоо маш сайхан бодож те тунгааж байж одоо ийм шийдвэр гаргаараа. Энэ шийдвэр л одоо маш их чухал байхаар харагдаж байна. Таны амьдралд одоо ихээхэн чухал үүрэг гүйцэтгэхээр харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо бас анхааралтай байгаарай гэсэн ийм мессеж өгч байна. За би өшөө бас энэ дээр нэг харсан юм гэхээр зэрэг одоо ихнэр нөхөр салсан юм уу шинэ амьдрал эхэлж байгаа одоо эсвэл одоо алдсан байсан юмныхаа араас их харамсаж байгаа ийм байдал харагдаж байна. Энэ бол одоо төр зөөрих юм аа. Тийм ээ ирээдүйд бол одоо бүх юм зүйл одоо сайхан зөвшөөрсөн шинэ эхэлсэн шинэ ажил шинэ амьдрал одоо шинэ байрч гэдэг юм уу ийм сайхан зүйлс харагдаж байгаа учраас одоо ирээдүйн зүг одоо сайхан тэмүүлээрээч гэдэг юм уу ийм харагдаж байна. За манай одоо хайр сэтгэлийн хувьд манай синглчүүд одоо салсан хоёр тустай байгаа бол одоо reconciliation харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр би буцаж зарим нэг нь одоо буцаж нийлсэн ийм байдал харагдаж байна. За энэ дээр одоо таны одоо зүрх сэтгэл хаалттай байна шүү тийм ээ синглчүүд маань нэг жоохон зүрх сэтгэлээ нээлттэй байлгаад одоо зүрх сэтгэл одоо юу гэдгийг
нэг хүн оруулах гэдэг юм уу, хайр оруулах ч гэдэг юм уу тийм ээ. Тэгэх юм бол одоо танд бас сайхан зүйлс татагдах юм магадлал өндөртэй харагдаж байна. За энэ дээр одоо их өнгөрсөнд баригдсан байгаа байдал харагдаж байна л да. Одоо өнгөрсөндөө одоо ямар нэг асуудал одоо сэтгэлийн шарах юм уу, аниж сайхан эдгээгүй байгаа юм шиг, эсвэл одоо энэ шарахыг одоо маш сайхан эдгээгээ дараагийнхтаа энд одоо цаг хугацаа хэрэгтэй, таны одоо сайхан хантай болно гэдэг юм уу. Одоо эсвэл найз залуу, найз бүсгүйтэй болё гэж байгаа бол одоо за миний хэлснийг анхаарна дээ. Өнгөрснийг одоо бүх зүйлс одоо юу гэдгийг шинэ хүн, одоо шинэ амьдрал бол одоо таны өнгөрсөнтэй бол нэлийн хол зайтай харагдаж байна. Тийм учраас одоо байгаа зүйлстэйгээ зүйрлэж одоо өөрийгөө хоошин татах юм байдал харагдаж байна шүү. Энэ дэр мөн одоо та good enough юм гэсэн байж гэн. Тэгэхээр зэрэг энэ дэр бас нэг өөрийнхөө итгэлийг алдсан байдал харагдаж байна. Тийм ээ. Тэгэхээр та бол одоо харилмаар сайхан гэдгийг бас одоо юу гэдгийг ойлгож өөрийгөө одоо дотроосоо сайхан одоо эдгээгээрээ. За энэ дээр бол одоо за эсвэл одоо биений түрүүн хэлсэн одоо хоёр тустай болцсон маргаантай одоо тэр эргэж ирэх болов уу эргэж ирнэ. За энэ бол цаг хугацааны асуудал юм аа. Тэгэхээр зэрэг энэ би энд цаг хугацаа хэлээд үзчихсэн учраас одоо эх 7 хоногт багтахгүй, эсвэл одоо тэрний дараа хоног юм уу, эсвэл одоо миний түрүүний хэлсэн одоо энэ шарах сорив идэгтэл ч юм уу тийм ээ. За энд одоо цаг хугацаа хэрэгтэй юм аа. Цаг хугацааг одоо бас өөрийгөө эдгэх одоо ийм түрүүний миний хэлсэн зүйлүүдэд сайхан одоо зарцуулаарай. Тэгтэл одоо бүх зүйл сайхан хэвэндээ орох юм аа гэсэн юм байж байна. За энэ дээр одоо мөн одоо аялал харагдаж байна гэж хэлсэн тийм ээ. За энэ дээр одоо зарим нэгэн дээр нь одоо би цаг хугацаа одоо өөрийгөө эдгэх талаар ярьсан тийм ээ. Энэ дээр харь сэтгэлийн асуудал дээр за хэрв та одоо энэ дээр одоо шийдвэр гаргах шаардлага гарах юм бол тийм ээ. Энэ дээр одоо өнгөрснөө та давтаж байгаа юм биш үсттэй тий. Одоо энэ хүнийг одоо энэ дээр шийдвэр гаргахтай тун болгоомжтой одоо concern санаа одоо бүр тавиараа тий. Тэгэхээр зэрэг энэ дээр өнгөрсөн зүйлс давтагдах магадлал өндөртэй байна. Нэг нүдээ анихгүй шүү. Нүдээ сайхан нээлттэй сайхан тухтаа сайхан бодож үзээрэй гэсэн ийм мессеж байж байна. За ингээд та бүхэндээ эх 7 хоногийнх нь ажил үйлсэд амжилт хүсье. Та бүхэн хувийн уншлага сонирхож байвал миний Монгол Стар тайрууд гэсэн Facebook пэйжээр орж мэдээлэл аваарай. За баярлалаа баяртай.